Сайн байцгаана уу? Эрхэм үзэгчдийн мэндийг хүргье. За өнөөдөр 26 оны 3 сарын 20 баасан гараг хоёр дахь мэдээгээр уулзж байна. За энэ мэдээ бол зөвхөн визийн бонд буюу визийн барьцаа байршуулах шинжилсэн заавартай холбоотой. За ингээд гол төлөв хүмүүсээс ирсэн цөөн асуултанд бас хариулт өгөхөөр энэхүү мэдээг хүргэж байна. За энэ мэдээг бол Улаанбаатар дахь Америкийн элчин сайдын яамнаас гаргасан мэдээллийг иш татан та бүхэнтэй хуваалцаж байна. За та бүхэн Twitter буюу X дээр Америкийн элчингээс гаргасан мэдээллийг харж байна. За үүн дээр бол англи монголоор нөхөө мэдээллийг гаргасан байна. За тиймээс Монгол их сурвалжийг иш татан үнийг бас ирья гэж бодож байна. За юуны өмнө энэхүү пострыг бол та бүхэн харсан байх гэж бодож байна. За энэ хуудсан дээр бол гол төлөв шинээр виз авахтай холбоотой мэдээллийг товчилж гаргасан байгаа. За үүнийг бол өчигдрийн манай анхны мэдээгээр хүргэсэнчлэн зөвхөн консулын ажилтан 4 сарын 2-оос хойш ярьцлаганд орж виз авч байгаа хүмүүст төлөх зааварчилгаа өгсөн нөхцөлд барьцаа мөнгийг байршуулахаар за үүнийг бол зөвхөн pay.gov гэсэн хаяг дээр төлнө гэдгийг. За ингээд виз олгосноос хойш барьцаа мөнгийг 30 дотор төлөх тухай. За 4 сарын 2-оос хойш шинээр олгож байгаа B1, B2 төрлийн визийг бол 3 сар хүртэл хугацаанд хүчинтэй байхаар зөвхөн нэг удаа нэвтрэх хэрэгтэйгээр. За энэ бол мэдээж 10 жилийн виз гэж ярьдаг. Тэр визээс өөр нөхцөлтэй визэ гэж энд ойлгох ёстой болж байна. За ингээд дараагийн чухал мэдээлэл бол эдгээр бонд буюу барьцаа тавьж B1, B2-оор ирж байгаа хүмүүс. За орчилсон зөвшөөрсөн тодорхой онгоцны буудлууд дээр орж ирэх, хөлийн бомбтор орж ирэх гэсэн ийм шаардлага тавьж байна. За ингээд сүүлчийн мэдээлэл бол эдгээр гэрээ байгуулж барьцаа тавьж явсан хүмүүс зөрчилгүй зорчоод эх орондоо ирсэн нөхцөлд байршуулсан мөнгийг буцаан олгоно гэдэг. За ийм ерөнхий мэдээллийг бол өчигдрийн байдлаар олон нийтэд түгээсэн байдаг. За тэгвэл Америкийн элчингээс гаргасан энэхүү тайлбарт мөн чухал мэдээллийг бол хамааруулсан байгаа. За ингээд хүмүүсээс ирж байгаа асуулт бол үндсэндээ өмнө нь олгосон виз яах вэ гэдэг. За мөн ялангуяа энэхүү шинэ журам хэрэгжиж эхлэх 4 сарын 2-оос өмнө 10 жилийн визтэй байсан хүмүүс яах вэ гэсэн ийм асуултууд маш их ирж байна. За тэгвэл энэхүү асуултанд бол элчингийн зүгээс маш тодорхой хариултыг бол өгж байна. За элчингээс гаргасан тайлбарт бол энэ шаардлага журам бол журам хэрэгжиж эхлэх 4 сарын 2-оос өмнө олгогдсон одоо хүчин төгөлдөр байгаа визтэй иргэдэд хамаарахгүй гэдгийг бол тодорхой хэлж өглөө. За тиймээс 4 сарын 2-оос өмнө 10 жилийн виз тухайлбал B1, B2 төрлийн виз авсан хүмүүсийн хувьд энэхүү барьцаа байршуулах болон ингээд тогтоосон буудлуудаар орж ирэх ингээд 3 сар хүртэл хугацаанд зорчих нэг удаагийн нэвтрэх хэрэг зэрэг дээр дурдсан шаардлагууд бол хамаарахгүй гэдэг нь тодорхой болж байна. За өмнөх өчигдрийн мэдээгээр бас мэдээлж байсан Монголын гадаад хэргийн яамнаас Улаанбаатарт байгаа Америкийн элчин сайдын яамны төлөөллийг дуудаж хүлээн авч уулзсан тухай улмаар дипломатикмаар эсвүүцлээ илэрхийлсэн тухай мэдээлж байсан. За тэгвэл энэхүү мэдээллийн донд бас нэгэн анхаарал татаж байгаа зүйл бол анхны мэдээнд гарсан 15,000 хүртэл гэдэг шаардлага бол $10,000 болж багассан байгааг та хүн харж байна. За ерөнхий журам дээр бол $5-аас $15,000 хооронд барьцаа авна гэсэн ийм зааварчилгаа байсан. За тэгвэл Монгол улсын тухайд бол 15,000 биш дээд тал нь $10,000 барьцаа авах ийм бодлого барьж байгаа гэдэг нь тодорхой байна. За ингээд тухайн ярьцлага авж байгаа хүнээс $5,000 барьцаа авах уу $10,000 барьцаа авах уу гэдгийг тухайн ярьцлага авч байгаа консулын ажилтан шийднэ гэдгийг
өмнөх мэдээнд нь дурдсан байгаа. За тиймээс энэ өчигдрийн ичингээс гаргасан мэдээлэл бол товчхон бөгөөд за маш чухал асуултуудад ийхүү товчхон хариултыг бол өгсөн байна. За нөгөөтэйгүр бас нэгэн зүйлийг онцолж давтан хэлэхэд манай өмнөх мэдээгээр бас тодорхой ярьж байсан. За энэхүү барьцаа олгож байгаа нь бол виз гаргалтыг баталгаажуулахгүй гэдгийг бол давтан хэлмээр байна. За сошиал ертөнцөөр ийм ташаа мэдээлэл бас харагдаж байна лээ. За энэхүү барьцаа мөнгө тавьснаар виз авах боломжтой. За виз гаргахад найдвартай нөхцөл болно гэсэн шүү. Ийм утгатай мэдээлэл явж байна. За энэ бол ташаа худал мэдээлэл юм аа. За энэхүү виз гарах хэсэг шийдвэрт бол энэхүү барьцаа мөнгө огт хамаарахгүй гэдгийг бол дахин хэлж байгаа. Зөвхөн тухайн хүний өмнө нь шалгаж байсан адил нөхцлүүдийг шалгаж үзээд виз олгох боломжтой гэж үзсэн нөхцөлд зөвхөн тухайн хүнийг буцаж ирэх нөхцөлийг хангах үүднээс энэхүү барьцаа авч байгаа. Тиймээс дахин хэлэхэд мөнгө төлснөөрөө виз найдвартай гарна гэдэг ойлголт бол байхгүй гэдгийг бас ойлгох нь зүйтэй байна. За хоёрдугаар асуулт бол боос өмнө нь B1, B2 визтэй 10 жилийн визтэй байсан хүмүүс хугацаанд дуусаад 4 сарын 2-ноос хойш сонгуулсан нөхцөлд яах вэ гэсэн ийм асуултууд ирж байна. За ингээд үүн дээр маш товчхон хариулт өгөхөд бол сонголт буюу renewal хийж байгаа хүмүүсийн хувьд шинээр виз авч байгаатай адил зарчим баримтлана гэдгийг. Тиймээс 10 жилийн визийн хугацаанд дууссан улмаар 4 сарын 2-ноос хойш визээ дахин сонгуулж байгаа хүмүүс энэхүү шинчилсэн журамд мөн хамаарна гэдгийг бас дурдах нь зүйтэй байна. За 3-дугаарт нь бол Америкт орж ирээд визийн англи солиулсан, визээ сонгуулсан нөхцөлд яах вэ гэсэн ийм асуулт ирж байна. Зүүн дээр хоёр өөр ойлголт байна. За визээ англи солиулахад бол мэдээж барьцаа мөнгийг буцаан олгохгүй гэдгийг бол анхны мэдэн дээр дурдсан байгаа. За жишээ татахад B1, B2 визтэй орж ирээд оюутны F англи хэлний виз авсан нөхцөлд за тухайн хүнийг бол үндсэндээ байгуулсан гэрээгээ зөрчсөн гэж үзэж анхны байршуулсан мөнгийг холбооны засгийн газрын мэдээлэл тавих ийм зааварчилгаа бол тодорхой байгаа. За нөгөөтэйгүр Америкт орж ирээд B1, B2 визээ сонгуулж болох уу гэсэн асуулт бол бас сонирхолтой асуулт гарч байна. За та бүхэн журмыг бол харж байгаа. Энэхүү 4 сарын 2-ноос эхлэх журамд бол шинээр олгох B1, B2 визийг бол зөвхөн 3 сар хүртэл хугацаанд хүчинтэй бөгөөд за нэг удаа нэвтрэх эрхтэйгээр олгоно гэсэн ийм зааварчилгаа байгаа. За тиймээс энэхүү журмын хүрээнд шинээр виз авч байгаа хүмүүсийн сонголтын асуудал бол тодорхой бос байна. За ингээд зорчиж байгаа хүмүүсийн хувьд янз бүрийн асуудал тулгарх нь ойлгомжтой. За ингээд тодорхой згаашлалын хууль журмын хүрээнд хуулийн дагуу визээ сонгуулах зайлшгүй шаардлага үүссэн үед энэхүү барьцаа мөнгө эрхэх вэ гэдэг энэ асуултын мөрөөр бас иргэн мэдээлье гэсэн бодолтой байна. За энэ журам бол үндсэндээ гараад дөнгөж 2 хоног байна. Тиймээс засгийн газрын зүгээс цаашдаа энэ мэтээр хүмүүсийн нийтлэг асуулж байгаа асуултанд бас тодорхой хариулт өгсөн мэдээллийг гаргана гэсэн ийм хүлээлттэй байна. За ингээд сүүлийн дурдах нэг мэдээлэл бол за энэ журам бол байнгын журам биш зөвхөн тодорхой хугацаанд хэрэгжих төр журам гэдгийг бол дурдах нь зүйтэй. Та бүхэн холбооны бүртгэлийн албанд бүртгүүлсэн энэхүү журмын их хувийг харж байна. За энэ бичгээрнээс үзэхэд бол энэ журам 25 оны 8 сарын 20-нд хүчинд төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Улмаар энэхүү журам бол энэ оны 8 сарын 5 хүртэл лавтаа хүчинтэй хэрэгжинэ гэдэг ийм ойлголтыг авахар. За тиймээс энэ оны 8 сарын 5 хүртэл саяын дээр ирсэн журам бол за Монгол улсын иргэдийн хувьд үйлчлэхээр байна. За ингээд мэдээж төрийн департаментын зүгээс Монгол улсад тухайлсан ямар нэгэн хөнгөлөлтөд дахин үзүүлэх нь бас тодорхой бос. За магадгүй дээр дурдсан $15,000 барьцааг 10,000 болгож багасгаснаар энэ журам цаашдаа хэрэгжигээс зэрэг нь тодорхой бос байна. За ингээд эдгээр мэдээллээс лавтая дүгнж үзэхэд энэ оны 8 сарын 5 хүртэл
Америкийн эзэн улсын одоо аяллаа B1, B2 визийг 10 жилийн хугацаагаар одоо шийтгэн олохгүй гэсэн дүгнэлтийг бол хийж болох байна. За нөгөөтэйгүр энэхүү журам цаашдаа 8 сарын 5-наас хойш дахин хэрэгжих хэсэг. Үгүй бол энэхүү туршилтын одоо програм энэхүү 8 сарын 5-наар тасдар болгож дуусах зэрэг нь за тухайн үед нь засгийн газрын зүгээс одоо шийдэх ёстой шийдвэр гэдэг нь ч ойлгомжтой байна. За ингээд ямар ч тач цаашдаа энэхүү журамтай холбоотой өрнөх үйл явдал өөрчлөлтийг цаг тухайн үед нь манаас угаас мэдээлсээр байх болно. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн мэдээгээр уулзъя.